Сүүлийн жилүүдэд ер нь монголчуудын дунд одоо нуруу нуглам дагсан мэдрэлийн гаралтай одоо зовир шаналгаа өвдөлт за бүр цаашлах юм бол эмгэгт хүрч байгаа тохиолдлууд их байдаг. Тэгэд энэ юутай холбоотой байдаг вэхээр бид нар нэгт бол маш их удаан сууж ажилладаг. За дээрэс нь илүүдэл жинтэй за буруу суудагтай холбоотойгоор яг тэр хэсэг газарт бол булчингууд удаан хугацаанд чангарсаар байгаад нөгөө хэсэг газар руугаа чангарсан булчингууд маань тэр газар руугаа нуруу нугалмуудыг татаж эхэлдэг. Ингээд энэ одоо бидний өөрийн амьдралын хэмнэлээс шалтгааллах энэ зүйлүүд нь буруу явсаар байгаад сүүл рүүгээ за одоо бидний хувьд бол диск зүлхийлээ одоо зээлск нь бол одоо нуруу нугалмын хувьд бол одоо хазаалттай морилттэй байна. За цаашлах юм бол одоо мэдрэлийн язааруудаа дарчжээ гэдэг ийм одоо зүйлүүд хизээ илэрдэг вэхээр им зөв маш хүчтэй зөвөр өгөөд эмнэлэгт очиод зургийг авахуулах энэ үед бол илэрж идэг. Тэр энэний цаад ерөөсө гол шалтгаан бол бид нар хэсэг газрын булчингуудыг чангарлыг сулж чадахгүй их удаан явсантай холбоотой гэсэн. Тэгэхээр энэ хизээ холбоотой гэхээр офисын ажилтнуудын дунд тохиолдож болно. Өдөржингөө удаан суух. Удаан сууна гэдэг маань тэр хэсэг газар тэн дундаа хамгийн гол юм болохоор хүзүү нурууны одоо булчингуудад нуруу энэ нуглам одоо баган дагсан нугламын одоо шулуун булчингууд маш их чангарал өгдөг. Энэ зүйлүүд бол өдөржингөө удаан суусантай холбоотой. За хоёрт нь бол бас мэдээж буруу одоо суулттай хүмүүст бол бас их тохиолддог. За зарим хүмүүсийн хувьд бол аарцх нурууны гажилттай холбоотой өдөр ингээд алхахад хүртэл явж байхад хүртэл нэг хэсэг рүүгээ чангар өгөөд нэг хэсэг нь ингээд одоо гажилттайгаас холбоотой ингэж явж байдаг. За дараагийн нэг гол одоо нөлөөлдөг хүчин зүйлс бол мэдлээж одоо жингийн илүүдэлтэй холбоотойгоор маш их зөөр өгдөг. Тэгэхээр энэ болгоны цаана юу гэдэг вэхээр та бидний одоо энэ арга ёсны мөчтийн булчин тэр дундаа нуруу нуглам дагсан одоо булчингууд чангарчдаг юм аа. Тэгээд чангараад удаан чангарлаг өгөөд ирэхээр тэр газрынхаа одоо тижээлийг хангах судсыгаа бол дарддаг. Тэгээд тэр хэсэг газрын тижээл дутагдсантай холбоотой одоо бидний залуу хүмүүс хүртэл одоо их тохиолддог болсон. Хүзүүний остын хондроос гэж хүзүү нуруу одоо шохооччлоо гэж ярьдаг. Энэ зүйлүүдийн үгээр тижээл алдагдсантай холбоотой. За цаашлах юм бол түрүүний хэлжсэн одоо нугалмуудын их биеийн тэнд байдаг одоо зөөлөн эдэн буюу зүлхийгээд гараад ирдэг. Зүлхийлт өгчдөг. За цаашлах юм бол хазаалт өгөөд тэндээсээ язарын булчин мэдрэлүүдэд дараад маш хүчтэй өвдөлт өгдөг. Тэгэхээр энэс өрцөн сэргийлэх гол юм бол байнгын хөдөлгөөн хийж нэг бол булчин одоо идэвхтэй аргаар суллаж өгнө. За идэвхгүй аргаар бол тодорхой хэмжээний одоо бариацлын аргуудаар бол булчинг бол сулж өгдөг. За идэвхгүй аргууданд бол мэдээж хүнээр одоо бариулж булчин сулж болно. За одоо бол та бүхэнд манай дээр байж байгаагаар болохоор яг энэ шаацуу буюу одоо цэгэн бариагаар булчингуудыг сулдаг ийм аппаратын тусламжтайгаар бас одоо булчинг бол сулж бол. Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийн нийтэд одоо яг ийм массажны саналууд их олширсан. Гэхдээ энэ Fujiryoki гэж одоо энэ брэнд бол Японы брэнд 1954 оноос хойш одоо яг ингээд засварлан сайжрлагдж явсаар гоод энэ бол 71 дахь жилдээ одоо шинжлэгдэн гарсан одоо ийм загвар байгаа. Тэгэхээр энэ Fujiryoki брэнд бол яг мэрэгжлийн массажны сандал гэдгээр илүү онцлогтой. За тэгэхээр энэ мэрэгжлийн массажны сандал ямар механизм яваад байна гэхээр нэгд бол нөгөө төрөөс булчингууд их чангарчсан байдаг. Тэгэхээр тэр чангарсан зүйлүүдээр тодорхой хэмжээний одоо дулааны нөлөөгөөр чангарсан булчинг одоо сулж өгөх цусны эргэлтийн дэмжиж өгөх нөлөөгөөр яг энэ баг нуруу дагсан юм дулааны одоо хэсгүүдээр халааж өгч байгаа гэсэн. Бас хөлийн хэсгүүдийг халааж өгдөг. За ингээд эхлээд бол сайхан цусны эргэлтийг гоё одоо сайжруулаад судсыг бол өргөсгөөд булчин сулж өгч байгаа нэг зүйл. За дараагийн нэг зүйл гол юу бол нөгөө цэгэн барианууд. Алдарт одоо Японы шаацуу цэгэн бариа гэж үүдэг. Яг тэр Японы энэ одоо шаацуу цэгэн барианы үндэслэл одоо механизм дээр үндэслээд энэ дээр баган нуруунуудыг дагсан одоо ийм роллрууд явж байгаа гэсэн. Яг одоо хүний биеийн одоо нуруу нугалмуудыг дагсан роллрууд явж байгаа. За энэ роллруудыг явснасаа гадна дараагийн нэг зүйл бол яг энэ агаарын даралтаар хэсэг газруудад ийм даралт өгж одоо зөөлдөг ийм механизм явж байгаа. За дөрөвдүгээр нэг гол юм болохоор энэ аппарат одоо сандал маань өөрөө 3 ийм одоо хэмжээст одоо байж байгаа. Нэг нь бол бүр ингээд бүтэн хэвтэж өгж байгаа сонголт хийж байгаа. Нөгөөх нь хагас суугаа, нөгөөх нь суугаа гэсэн энэ 3 байрлалаар одоо хүний одоо үндсэн бие махбод за дээрэс нь үндсэн арга ёсны мөчтийн булчингуудыг бүр ингэж сунгаж өгдөг сонголтын хэсэг гэсэн ийм дөрвөн механизмаар та бидний одоо булчингуудыг суллаад хэсэг газарт нь зөөлрөл өгөөд дээрэс нь цусны эргэлтийн дэмжиж өгдөг ийм үндсэн цаад механизм явж байгаа гэсэн үг.
За энэ Fujiraki-гийн бас их онцлог байна. Яагаад мэрэгжлийн гэж онцлоод байна гэхээр хүн үний өндөр мэдээж хүн үний одоо арга насны мөчтийн булчингуудын хэмжээ өөр байдаг. Тийм болохоор яг энэ мэрэгжлийн аппарат нь одоо массажны сандал дээрээ суунгууд эхлээд хүн тохирсон хэмжилтүүдийг хийнэ гэсэн үг. За та метр 175 см, цаа 85 см байх юм бол яг энэ хүзүүний 7 дугаар одоо сэртэн хаана байна гэдгийг очиж жишээлбэл олж мэдээд яг хүн үндэнд тохирсон тэр одоо мэрэгжлийн барайцлынх нь одоо цэгэн одоо даралтууд нь явна гэсэн. За энэгээр их нэг гол онцлог байгаа. За хоёр дахь нэг зүйл бол сүүлийн жилүүдэд бол бүх юм хиймэл оюун ухаантай холбогдож эхэлж байгаа. За энэ бол нэгт бол хэмжилтийг хийхээс гадна нөгөө хүнээ бол бас давхар онцлон гэсэн. Яг үнэхээр стрессийн түвшин өндөр байна уу? Нойргуудлын хувьд өндөр байна уу? Эсвэл бол хүзүү нуруу нуглам дагсан булчингуудын чангарал ихтэй байна гэдгийг онцлоод яг тэр хэсэг газарт нь илүү даралттайгаар илүү одоо тэрэд нь төвлөрч одоо барай хийдэг гэдэг утгаараа хиймэл оюун ухаан дээр хүртэл суурилсан ийм одоо програмтай болж ирснээр бол илүү онцлог болчихж байгаа гэсэн. Хүмүүс бас эргэлзээтэй зах зээл дээр аюул олон төрлийн массажны сандал зарагддаг. Тэрнээс алийг сонгохгүй нэг хоёрт гэвэл тодорхой хэмжээний мөнгө гараад ингээ авж байгаа зүйл маань яг үр дүнтэй байх уу гэдэг дээр эргэлздэг. Энэ дээр тайлбарлах бодолтой байна. Тэг яг би хүмүүс тайлбарлаж хэлэхэд энэ массажны сандлын нэг одоо гол механизм бол японочууд ер нь дэлхийн нийтдээ бол шаацуу цэгэн барай гэдгээр бол их алдарсан байдаг. Тэгээд ер нь дорн дахин Европт ч гэсэн төгссөн байдаг. Тэгээд тэр яг нөгөө механизмаа энэ японочууд Fujiraki Японы брэнд нь 1954 оноос хойш яг тэр шаацуу цэгэн барайны одоо механизм дээр үндэслээд технологид хувиргаж гаргаж ирж байгаа одоо сандал бол нэгт бол энэ байгаа. Тэгэхээр ер нь аливаа зүйл бол олон жилийн одоо дадлаг туршлагын үндсэн дээр ер нь юм сайжирч явдаг. Барайч нар ч гэсэн олон жил барьсан барайч байх юм бол мэдээж хүнийгээ мэдэрнэ тэр нэг туршлага байна шүү дээ, тийм. Яг тэрнтэй адилхан Fujiraki гэдэг одоо энэ массажны сандал ч гэсэн 71 жилийн туршлагатай гэсэн. Тэгэхээр 71 жилийн туршлагад явахдаа бол түр хамгийн эхлээд таны хэмжилт хийсэн шүү дээ. Яг өндөрт чинь зориулаад өөрөө ч яг нуруу нугалмуудын юм дээр хэмжилт хийж гинэ гэдэг маань өөрөөр хэлбэл буруу газар нь очиж барихгүй яг тэр нөгөө зорилттой газруудаар очиж барихын тулд тэр бүр яг хэсэгчлсэн хэмжилтүүдээ хийж гэнэ гэсэн. Тэгээд ирэхээр яг хүнээс дутгааргүйгээр одоо бүх одоо цэгэн юмнуудыг бол яг тэр нөгөө шаацуу цэгэн одоо барайны механизм дээр үндэслээд барьчихж байгаа гэсэн. А хоёрт нь юу гэж хэлэх гээд нөхөр зарим одоо жишээл хүмүүс очиад барайн дээр очихоор за мэдээж зарим хүмүүс бол үнэхээр сайхан гоё барьчдаг барайч нар таардаг. Зарим хүмүүс бол сэтгэлд нийцэхгүй байх тохиолдлууд байдаг тийм үү. А тэгвэл хэрвээ яг энэ технологиор суурлаад за дээрээс нь түрүүс хэмжилтийг хийгээд хиймэл оюун ухаан дээр үндэслээд тэгээд энэ одоо Японы шаацуу цэгэн барин дээр явчихж байгаа болохоор ерөөсөө хүний яг бүх онцлогуудыг мэдрээд хийчихэж байгаа болохоор одоо муу барайч сайн барайч гэхээс илүүтэйгээ 71 жилийн туршлагатай барайч гэж ойлгочиход ер нь болно гэсэн үг. Тийм болохоор бол илүү одоо аз турших шаардлага байхгүй. За дээрэс нь бол цаг одоо үрэх шаардлага байхгүй. Өөрөө ажлын байр байдаг юм уу, гэртээ байдаг юм уу? Яг ингээд нэг юм барай хэлгмээр болсон үед яг өөрийнхөө одоо тохирсон хэсгүүдээ магадгүй таны нуруу зөвхөн хүзүү нуруу чинь чилээд ивэл зөвхөн хүзүү нурууныхаа одоо зүйлээ эндээсээ ингээд сонгоод хэрэглэж бас сонголтуудтай гэдгээрээ илүү бас давуу талтай байхгүй. Хүмүүс одоо ингээд салганд очиод бариулна эсвэл ямар нэгэн байдлаар массажны сандлыг аваад ингээ хэрэглэхээр үр дүнгийн хэмжих боломжтой гэдэг ч юм эргэлзээд байдаг. Энд дээр яг одоо ингээ гэртээ аваад өдөр тутамдаа хэрэглэх нь одоо ямар нэгэн асуудалтай байсан ч гэсэн тэрийг бас шийдэл болдог юм. Яг үр дүнгийн хэмжих дээр бол би зүгээр ингэж хэлмээр нь энгийнээр хүмүүс ер нь барай хэлгсийн дараа их нойр хүрдэг штэ. Ингээ нэг амраад нэг амарчмаар унтчмаар болдог штэ. Яг энэ сандал дээр одоо тохиргоог нь хийгээд энэ чи одоо 3 төрлийн минутын тохиргоотой байна. Тэгээ өөрийнхөө цаг боломжоос хамаарат тохиргоог нь хийгээд явахад дараа нь яг ингээд амраад унтмаар тэр мэдрэмж яг энэ сандал дээр одоо барай хийлгэсний дараа өмнө одоо жишээлбэл барайч дээр очиж исэн хоёр ерөөс ялгаа байхгүй яг тэр мэдрэмж өгдөг. Тэрүүгээр бол бас үнэлж болох юм уу гэдг нь бол тэр хүнд илрээд би энэ амраад унтмаар болж байгаа зарим нь бүр энэ орон дээр сандал дээр унтаад өгч байгаа зүйлэр бол үнэлж дүгнэж бас болно л доо. Ер нь таны хувьд хичлийн юмч яг Fujiraki брендийн бол массажны сандлыг өөрөө хэрэглэж байгаа. Тэгэхээр массажны сандлыг Fujiraki брендийн массажны сандлыг ямар хүмүүс илүү тохиромжтой гэж бодож байна? Яг хүн болгон хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ илүү би онцгойлоод юу гэж хэлмээр гэхэд нойргуудалтай хүмүүс ер нь сүүлийн жилд маш их болцсон. Дэлхийн нийтээрээ тийм ээ.
Тэгээд энэ нойргуудлын үед бол энэ массаж бол хамгийн бас үр дүнтэй. Одоо энэ дэр хүртэл бүр яг автын тохиргоон дээр нь 30 минутын бүтэн бариан дээр яг одоо нойронд тохируулсан зөөлөн альжаал тайлаад амраах зориулттай бүр юм одоо програмчлсан барианууд байна. Тэгээ яг энэ дээр бол жишээлбэл тэрийг тавиад явхад яг зарим хүмүүс бол унтах яг нэг тийм горимд ороод одоо яг эндээсээ босоод орондоо ороод хөвтөд гоё амрах бүрэн тохиргоонд ороод хөвдөг. Тэгээ дээрэс нь барианд орсны дараа орондоо ороод унтах нь өөрөө яг тэр нэг хүний гүн нойр гэж байдаг шүү дээ. Deep sleep гэдэг. Тэрийг маш сайн авахд нөлөөлж идэг. Ер нь бол барианд орчдөг. Тэгээ яг нэг гоё унтмаар болоод юм гочин цаг дуусаад гарах. Тэгэл буцаал гараал салхи юу гэдгийг ингээл буцаад нөгөө сэргчээд идэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол нойргуудлын асуудалтай одоо хүмүүс байх юм бол зайлшгүй нэг бас хэрэглээсэй гэж би бол зөвлөх одоо дуртай. За хоёрт нэг зүйл бол одоо байнгын спорт бэлтгэл хийдэг хүмүүс бас чухал. Яг тэгэхээр бид нар спортоор хичээлдэг, дасгал хийдэг гэдээ ингээд хийдэг. Дасгал хийж ийнэ гэдэг маань өөрөө тэр булчинд их маш их ачааллыг өгöd. Булчингууд чангарсан байж дээ. Тэгэхээр тэр булчингуудыг чангарал өгцөн байгаа зүйл дээр буцаагаад булчин сулраалах, амруулах зүйл бэжэж булчингийн нөгөө сэргэлт хийдэг юм байж дээ. Өнөөдөр маш сайн бэлтгэл хийгээд маргааш тэмцээнд тэрвээ орох гэжэлээ гэж бодоход булчин маш сайн амарч сэргэлт өгчөж дараагийн маргааш өдөр нь тэр булчингийн нэг ажиллах чадвар маш сайжирч өгдөг. Тэгэхээр тэрэн дээр хамгийн гол юм бол тэр булчинг суллах одоо энэ дээр амраах зүйлүүд тэр ер нь бол энэ спортоор хичээлдэг хүмүүс маш сайн хэрэглэх хэрэгтэй. За гуравт бол мэдээж ахмад хүмүүс бол ер нь бол ингээд асаргаа совлол хүний хайр халамж их одоо шаарддаг нас байна шүү дээ. Тийм ээ тэр үе дээр нь бол мэдээж одоо ахмадуудтай аав ээжтэй бас зориулаад энийг бас хэрэглүүлж занших юм бол мэдээж яг тэр эцэгхийн одоо ачийг бас хариулах тий эргүүлээд яг энэ асаргаа совилгаа шаардлагатай үед нь бас яг энэ мэрэгжлийн бас энэ зүйлээр өдөр тутамд нь гоё одоо биеийг одоо тэнхрүүлэх, амраах олон төрлийн одоо програмтай одоо барианууд ингээд сонголтоор хэрэглээд явах юм л ахмадуудад бас их одоо их чухал гэж би бол хөвдөө зөвлөх дуртай гэсэн үг. Энэ дэр ингээд бүх төрлийн ийм барианууд маань тодорхой хэмжээний хугацааны хувьд бол 3 одоо ангиллаар байна. 7 минут, 18 минут, за 30 минут гэсэн. 7 минутыг би юуг зөвлөд өгөх гэхээр илүү нэг офисын ажилтнууд одоо ер нь бол сүүлийн жилүүдэд мэдээж одоо байгууллага хөгжих гол үндэс бол бүтээмж биш шүү дээ. Тэ ажилчдын бүтээмж. Бүтээмж гаргахын тулд хүн өөрөө эрүүл байх, ажилчин өөрөө эрүүл байх, одоо сэргийг эрч хүчтэй байх. Тийм болохоор нэг ажил дээр ерөөс гол эрч хүчээ авч явах хэрэгтэй гэдэг шүү дээ. Ер нь бол тэр утгаараа энэ офисынхан яг ийм сандалтай одоо оффст бол энэ 7 минут их тохиромжтой надад санагдаад. Яг тэгэхээр суугаад би түр хэлжсэн. Нөгөө суугаа ажлаас болоод 10 жилийн дараа суугаа ажлаас болоод нуруу нугалмын гажигтай болчихно. Зарим хүмүүс 5 жилийн дараа болчихно. Тийм болохоор өдөр тутамдаа нэг жоохон одоо би жилээл эхлэх юм бол ирээл ажлынхаа өрөөнөөс гарч ирээл энэ 7 минутын юм тохиргоо байгаа. Энэ дээрээ тавьчих юм бол тэр нөгөө чангарлууд суларчин офс дээр энийг биелэх зүгээр гэж бодоод идэх юм. За одоо энэ ингээд эхлээд явгууд нэг юмыг бас хэлмээр байна. Жишээлбэл 100 болоод эхлэнгүүд хүүхнүүд маань юм нөгөө өндөр өсгөөтүүд одоо өмсдөг шүү дээ тий өсгөөтэй готлоод өмсөд ирэхээр аль хэсэгт илүү ачаал өгдөг вэхээр улан дээр ерөөсөө хамаг гол ачаал явчихж байгаа. Улан дээр тэгж явснаас хамаарат энэ улан дээр булантаар фасциа гэж юм хальс байдаг. Тэгээд энэ маань нэг өндөр өсгөөд өмсөнгүү тэр хоёр хальсын юм одоо холбогддог хоёр цэг нь ерөөсөө өрөвсөл явчихдаг гэсэн үг. Тэгээд ирэхээр нөгөө өндөр өсгөөд ингээ өмсөд удаан явхаар амар өвдөд идэг штэ тийм ээ. Тэгээд тэрийг яг тэр нөгөө зовирыг шаналхыг одоо яг таны хөлний уулан дээр яг доороос нь юм роллер явж эхэлж байгааз тэргээр ерөнхийдөө энэ нөгөө өрөвслийг намдаах гол юм тэр фалантар фасцит буюу энэ хэсэг дээр явж идэг. Тэгээ магадгүй өдөржингөө одоо алхахад хөл нь өвдөд ороод ирлэхэд энэ дээр яг 7 минутын тохиргоон дээр тавилахад бас энэ хөлн дээр чинь ч гэсэн бас их илүү ачаал өгнө гэсэн үг. Одоо аль хэсэг нь мэдэрч байна. Одоо хүзүүний хэсгээр, хүзүү мөрний хэсгээр. Одоо энэ хүзүүний яг бидний арын шил гэж яриад энэ дээр явж байгаа гол булчингууд байгаа. Том булчингууд. Яагаад энэ том булчин байдаг вэхээр хүний тархич юу н хамгийн хүнд эрхтэн шүү дээ. Хүний энэ тархийг одоо ингэж барьж яхахын тулд энэ булчин их одоо том булчингууд байдаг. За дээрэс нь бид нэг ингээд байнгын ингээд суугаад ирэхээр энэ булчингууд маш их хөшдөг.
За сүүлийн жилүүдэд одоо хамгийн их ачаал авж байгаа юм бол бид нар энэ утсыг хэрэглэж штэ. Таблет одоо дэлгэцэн хэрэглээ тийм ээ. Утсаа ингээ бариад явж гин хэвтэж явахдаа хүртэл утсаа барьж гин сууж явахдаа энэ болгон дээр яг бидний хүзүүний одоо яг тань дээр мэдэрч байгаа энэ хэсгээр ачаал авж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хэсгийг байнгын бид нэр сулж өгчээж эний чинь цаагуур тархин дээр очих нөгөө цусан хангамж чинь явна гэсэн үг. Тэгвэл нэг юм л ойлгох хэрэгтэй. Бид нэр ухаан одоо сэрэг байхын тулд цусан хангамж очиж тэн дээр мэдрэлийн эсийг чинь тижээлээр хангаж өгчээд тэнд бодис солилцоо явж иж одоо бүх зүйл явагдана. Тэгтэл бол булчин чангарчих юм бол суцаа барьчдаг. Суц барьчихаар цаашаа тижээл явахаа болчдөг. Ийм зүйлүүдийг. Тийм болохоор энэ хүзүүний эсэг бол бас их чухал байгаад байдаг. За одоо ингэ жоохон доош орж эхэлж байгаа чэйшний эсгүүд рүү нуруу руу орж эхэлж байгаас. Үүн дээрс нь гарын алгаар яг ингэж барьж байгаа юм шиг. Хөлийн хэсэгтэр бас ингэж байгаа нэг юм агарын даралтаар явж байгаас улам сангаа авахын дээр ингэдэг байхгүй. Дөрвөн толионы бариа гэж байдаг. Тэр нь юу гэлдэг вэхээр одоо хоёр алга, хоёр хөлийн уул одоо энэ дөрвөн толиог маш сайн барьж өг. Энэ дээр бол ийм зөөлөн даралттай бариануудыг зөвлөдөг байхгүй. Барьж өгч чадах юм бол энд ерөөсө хүний альжаал тайлах бүх юм энэ дөрвөн толион дээр байдаг. Тэгээ дөрвөн толионы бариа гэж байдаг. Тэгэхээр одоо яг энэ дээр таны гар ороод энэ дээр чин гарыг цэгээр ингэхгүй ч гэсэн ингээ хоёр талаас ингээд дарж өгöd байгаа шиг ийм мэдрэмжээр бариад байгааз энэ бол одоо миний энгийнээр хэлэх юм бол уламжлалтын та дөрвөн толионы бариа гэдэг бариа хэлэгч чинь гэсэн үг байхгүй. Одоо энэ хөлн дээр ч гэсэн энд хоёр талаас бас ингээд авчиж өгöd байгаа шүү дээ юмнууд нь. Одоо ингээд яг бариа ингээд хийлгээд явж хахад массажны тэр цаатлын нөгөө роллер барьж байгаа хүч нь өөрт чинь хэр байна? Тэр нь бол яг л тохирохоор байна. Зөв. Ер нь зарим хүмүүс ингэдэг шүү дээ нөгөө илүү ингээд чанга бариулах дуртай хүмүүс байдаг. Зарим хүмүүс сул бариулах дуртай байдаг шүү дээ тий. Тэрийг бол ерөөс яг энэ дээрээс тохируулчих бас болно. За би танд одоо жоохон хэрвээ чанга барих дуртай гэж тооцоод баг зэргийн чанга дээр нэмээд за агарын даралтыг бас баг зэргийн нэмээд үздэг. Японы 71 жилийн туршлагатай түүхтэй Фужироки одоо массажны сандлыг мэрэгжлийн массажны сандал гэж онцолж байгаа гол юм нь болохоор яг одоо хүнээ эхлээд биеийнх нь хэмжилтүүдээ хийгээд за дээрэс нь яг тухайн хүнд нь юу шаардлагатай байна? Булчингийн чангар уу, эсвэл амарх уу, эсвэл нойргуудлын асуудал байна уу, эсвэл стрессийн түвшин байна уу гэдгийг одоо онцлоо. Дээрэс нь хэмнэл оюун ухааны тусламжтайгаар яг тухайн хүнд нь цэгжилсэн, тохирсон яг онцгой одоо бариаг хийж байгаа гэдэг утгаараа илүү мэрэгжлийн одоо массажны сандал гэж нэрлэдэг бол учир нь бол ерөөсөө тийм байгаа. Тэгээд массажныхаа сулын, хүчийн тохируулж болно, хугацааг нь тохируулж болно, өөрийнхөө байрлалын тохируулж болно гэдгээр бол яг тань тохирсон одоо бариаг энэ одоо мэрэгжлийн сандал хийнэ гэдгийг бол би та бүхэнд одоо ам бардам хэлэх байна.